За өвлийн ихэнх сарын одоо 25 буюу одоо монголчуудын одоо хэллэгээр бол зулын 25. За зул сарын одоо 25 гэсэн үг тий. За энэ бол яг хөхтэй тэр богд зонхоо ламын одоо их дүүсэн өдөр гэж ингэж одоо үздэг. Тий богд зонхоо ламын одоо холбоотой ийм одоо өдөр юм. За тэгээд энэ өдөр бол монголчууд эртээр үеэс одоо үнийг их тэмдэглэж ирсэн. За энэ өдөр бол монголчууд их одоо зуул их өргөдөг. За тэгээ энд бол хоёр одоо ач холбогдол байдаг. Одоо нэгдүгээрт нь одоо юу гэхтэй зэрэг бол богд зонхоо лам бол өөрөө манчар бурхны одоо хувилгаа юм. Манчар бурхан одоо амьтны тусын тулд хүний дүрд одоо хувилсан нь бол богд зонхоо лам юм а гэж ингэж үздэг. Тэгээ манчар бурхан гэдэг маань бол оюун ухааны одоо бурхан. Оюун ухааныг одоо улам одоо хөгжүүлэхийн төлөө, оюун ухааныг улам одоо гэрэлтүүлэхийн төлөө одоо өргөдөг тахил бол зол байдаг. Яагаад гэвэл золын одоо гэрэл бол харанхуйг арилгадаг. За тэгэхээр зэрэг мунхын харанхуйг одоо арилгаж бэлэг оюун одоо дэлгэрхийг одоо бэлэгдсэн гэрэл гэгээг одоо дэлгэрүүлдэг энэ золыг одоо өргөдөг ийм одоо уламжлалтай. Монголчууд ч одоо мал аж ахуй голлсон одоо орон юм. Өвлөлийн одоо үеэр одоо хүнсэндээ одоо хэрэглэх үүс хоолой бол ерөнхийдөө энэ одоо зул сард бол одоо ихэнхдээ хийдэг байж. За тэгээд амьтны амь одоо их одоо хороож ингэж одоо өөрснийхөө одоо амжиргаанд одоо хүнсэндээ одоо хэрэгжилж байгаа учраас тэрэндээ бас өх хэмжээнд одоо гэмшээд за тэгээд тэдгээр одоо амьтдыгаа ч гэсэн сайн сайхан оронд одоо төрүүлэхийн төлөө хамаг амьтан бүгд одоо мунхын харанхуйгаас арилгаасаа хамаг амьтан бүгд сайн сайхан байгаасаа гэж ингэж одоо зулыг одоо өргөдөг байсан байна. Тийм учраас бол ер нь зулын 25-наас хойш бол малны ядлахыг бол монголчууд цээрэлдэг. Бурхны одоо номон дотор бол бас байдаг. Одоо зулын дотор юу одоо ордог вэ гэхтэй зэрэг бол одоо тосоор одоо ингээд зул өргөхөөс одоо гадна гэрэлтдэг эрдэнийн одоо чулуу тэргүүтэн тийм одоо гэрэл гаргадаг зүйлсээр бас одоо зул болгож ингэж одоо бурхан тахил өргөдгөө гэсэн ийм одоо үг байдаг. За тийм учраас бол одоо цахилгаан зул энтрийг ч гэсэн одоо өргөж за ингэж за тэгээ түүндээ юу гэж одоо бэлгшээх вэ гэхтэй зэрэг бол амьтан бүгдийн одоо мунхын харанхуй арилж за амьтан бүгд бол дандаа одоо зөвийг ухаарч буруугаан одоо ойлгож ингэж одоо зөв сайхан амьдраасаа тийм ээ зөв үзэл төрөх юм бол зөв одоо явдал мөр одоо гарч ирнэ. Тэгэх юм бол хүн одоо зөв одоо амьдрна. Ийм одоо юм аа гэж ингэж үздэг. Богд лам бол одоо ялангуяа одоо энэ бурхны шашинд тийм ээ Монгол төвдөд одоо дэлгэрсэн энэ одоо бурхны шашинд бол маш их одоо ачтай хүн. За тэгээд богд зонхоо ламын одоо сургаал номлол бол маш одоо гүн гүнзгий маш одоо чухал одоо ач холбогдолтой. Тэгээд маш гүнзгий одоо утгуудыг бол маш ойлгомжтойгоор номлосон гэдгээр юм бол онцлогтой одоо байдаг. Тэгээд ялангуяа богд ламын одоо бодмөрийн зэрэг гэдэг өгөөд өнөөдөр дэлхийд даяар бол одоо төвж байна. Маш одоо олон хэл дээр одоо орчуулагдж байна. За тэгээд үүнийг бол маш олон оронд бол орчин үеийн одоо хүмүүс судалж байна. За тэгээд нэгэсэндээ хамгийн олон одоо тайлбар хийгдсэн ном ч гэсэн одоо бараг бодмөрийн зэрэг бол мөн бах. Тэгээд бодмөрийн зэргийг одоо дагаад түүнийг одоо тайлбарсан түүний холбогдлолтой маш олон одоо ном сургаалуудыг бол олон одоо эрдэмтэн дээдс одоо ингээд номлосон байдаг. Монголын одоо эрдэмтэн ламнарч гэсэн бодмөрийн зэргийн холбогдлолтой бол маш олон ном сургаалыг бол бүтээсэн ийм юм. Тэгээд бодмөрийн зэрэг гэдэг нь бол юу гэхтэй зэрэг бол одоо бурхны сургаалыг хамгийн одоо анхлан суралцагч хүнээс одоо ахгуулад хамгийн одоо дээд хэмжээнд хүртэл бол одоо бурхны сургаалыг бол яаж одоо анхааран авах уу, яаж одоо ойлгох уу гэдэг тэр бүх юм нь бол энэ одоо бодмөрийн зэрэг номон дотор одоо ингээд маш тодорхой одоо цуцгаж гаргаж ирсэн одоо ийм одоо байдаг. За тэгээд мөн одоо богд зонхоо ламын бас нэг зүйлний өгөхтэй зэрэг бурхны шашны одоо үзэл буюу одоо тэр шүтэн барилдлага хоосон чанар гэдэг энэ одоо үзлийг бол богд зонхоо лам маш одоо тодорхой эндүүрлгүй ийм одоо тодруулж өгсөн маш одоо тодорхой болгож өгсөн энэ талаар бол маш олон ном одоо төөрөсөн ийм одоо байдаг. За мөн одоо та одоо юу гэдгийг Важраяна буюу одоо очир төлөвний одоо ном сургаал тэдгээрийн одоо утга учирыг бол бас маш одоо тод томруу одоо болгож өгсөн ийм одоо юм аа. Тийм учраас бол богд зонхоо лам бол одоо энэ төвдийн одоо шашинд бол нэгдүгээрт Вяна ёсыг одоо маш чухал болгож ингэж одоо өгсөн. За хоёрдугаарт нь хөлөгний номон дотроос тэр одоо
хоосон чанарын үзлийг маш одоо дэлгэрүүлж өгсөн. За тэгээд түүнийг одоо анхааран авах бодмөрийн зэргийг гэдэг номыг одоо маш тодорхой сайхан айлдж өгсөн. Тэгээд дээрэс нь бол тантрын одоо ёсны ном сургаалуудыг маш тов тодорхой одоо болгож өгсөн юм. Тийм учраас бол буддын шашин ялангуяа хүний одоо гэгэрэл хүний одоо оюун санаа хаа хүрж болдгоо одоо ямар хэмжээнд одоо гэгэрч болдог вэ гэдгийг одоо мэдж судлаа гэх юм бол богд ламын одоо сургаал ном бол хамгийн одоо чухал ийм одоо баримт болно. Тэгэхээр энэ одоо дээдс лам нарын дээдсүүдийн одоо түүхэн одоо энэ ач холбогдолтой энэ өдрүүдийг одоо тэмдэглэнэ гэдэг бол яг хөөхтэй зэрэг бид нар өөрсдийгөө бас одоо буйнд одоо ингэж одоо шамдаахын нэг одоо учир шалтгаантай. За нөгөөх нь юу хөөхтэй зэрэг бол бид нар ер нь энэ одоо хүмүүс бол юуны төлөө одоо амьдрсан бэ? Тэгээ бурхан багш болон богдлам энэ төр бол юуны төлөө одоо амьдрсан бэ гэхтэй зэрэг хүний төрлийг одоо олсныхоо хамгийн одоо чухал одоо хэрэг нь одоо юу юм бэ? Хүний төрлийг одоо олсны хэргийг хамгийн дээд хэмжээгээр одоо яаж гаргаж болох вэ гэдэг тэр зүйлийг бол өөрсдийнхөө одоо биеэрээ яг одоо ингэж хийсэн одоо улсууд. Тэгэхээр энэ үед бол бид нар одоо гол нь одоо юу гэж одоо бодох хэрэгтэй вэ гэхээр миний одоо өөрийн одоо бодол бол юу гэж байна вэ гэхээр бид нар яагаад одоо бид нар хүний төрлийг одоо олсон юм? Хүний төрлийг олсны маань хэрэг нь юу юм? Тэгээ энэ хүний төрлийг олсноороо би одоо юу хийж чадах юм? Тэгээд энэ одоо хүний төрлийг олсны одоо хамгийн одоо чухал ач холбогдол маань одоо юу юм бэ гэдэг үүнийг одоо бас нэг бодож тунгаагаад тэгээд зөвхөн одоо энэ насны төлөө амьдрах одоо биш. Бид нар бол зөвхөн өөрийн төлөө амьдрах биш. Тийм ээ. Хамаг амьтны тусын тулд юу хийж болох вэ? Хамаг амьтны тусын төлөө юу одоо бодож бясалгаж болох вэ гэдэг энэ тал дээр бас бид нар одоо бас нэг дотоод сэтгэл рүүгээ одоо харж тунгааж бодох ийм одоо өдөр юм болов уу гэж боддог.